Хөөе, номнуудыг минь хэр өндөр өргөх гэсэн юм бэ? Өршөөгөөрэй эрхэм дээдс минь. Би дахиад л буруу өрчгөж одоохон засъя. Зүгээр дээ 3-дугаар шатыг давчихсан гэж сонссон. Том шалгалт хүртэл 2 сар байна. 4-дугаар зарчмыг давж шилдэг аравт орох гэж гихч хамгүй хөдөлмөрлсөн шүү. Тэгээд цаг нь болохоор багш өөрөө зааж өгнө. Юу болов? Би тэр байр алчихсан. Юу болсон юм? Сеолын гэж нэг юм байгаа юм. Хэд оны өмнө элдв цуургалт тараагаад би бориулах гээд маргалцсан чинь зодолтыг гэж дайраад хэрэв би ялбал уушлахгүй харин би харагдвал миний оронд шалгалт өгнө гэсэн. Тэгтэл тэр өөдгөө новш Ян Лигийн давуу талыг ашиглаад азаар алчихсан. Эрхэм дээдс минь хуулын бүсгүй хүн ашиглаж бүгдийг нь өөрийн болгохээ юу? Ёстой эцэг нүрэг амт юм бэ? Эрхэм дээдс минь энэ алдан тушаалын төлөө шаргуу хөдөлмөрлсөн. Эрхэм дээдс өөрөө босоод авахыг хүссэн ч би өгөхгүй. Дахиад тулдах хүсэлтэй гинэ. Тэр үед чинь суу юу вэ? 3-дугаар шатандаа л хүрсэн байсан. Би Мяа Вэнгийн эзэмшин байсан болохоор л хоцсон юм. Дахиад тулахыг хүснэ гэдэг тэнэг хэрэг. Надад ямар ч ашиггүй болохоор сонирхол алга. Ингээд яаж вэ? Хэрвээ хожигдвол байр сууриа буцааж өгнө шүү. Эрхэм дээдс маань аюулд өртлөө дөө. Эрхэм дээдс аюулд орлоо. Миний буруугаас. Хэрвээ энэ хашийг надад бэлгэлэхийг хүсвэл би өрсөлдөөнийг чинь хүлээн авъя. Цохилт шүлэлт гэдэг та барилшгүй санамсаргүй гэмтэй чухал битгий буруутгаарай. Эрхэм дээдс эхний шатыг ч давж чадаагүй байж яаж түүнтэй тулдах юм бэ? Ичдэггүй юм бэ? Харшийн бэлтгэлийн талбай. Юу? Ханхуу хуулинд тэмцэлдэх гэж байгаа байна гинэ. Хурдл ийм боломж дахиад олдохгүй шүү. Пөөг үзэгчж ёстой олон юм аа. Би энэ тулааны тухай цуургал тараасан юм. Чамайг бүрч илүү доромжлох гэж. Энэ чинь ямар тухайн гэхэрдээ ханхуу анхны зарчмааш эзэмшээгүй байгаа шүү дээ. Хуанлын аль хэдийн 2 дахь зарчмаа эзэмсэн байхад Хуанлын ямар нэгэн залмиг хэрэглэж ханхууг энэ тулаанд оруулсан байна. Тэр Хуанлыг яаж ялах юм бэ? Зарчим эзэмсэн бүрт хүн өөрчлөгддөг. Тэдний бие бялдар зарчим эзэмсээгүй хүмүүсээс хамаагүй илүү хүчтэй болдог. Анхны зарчим эзэмсэн хүн зарчимгүй 10 хүнийг амархан дийлгэнэ. 2 дахь зарчим эзэмсчихсэн хуу миний бол Линийг бол бүр ярих ч юм биш. Урд нь ойлгомжтой ханхүү минь та үнэхээр одоо уцхааргаа хадлах. Тэгээд би тулааны талбараас зугтсан ханхүү гэдэг гэгдэх болно. Ханхүү минь би драм болгоомжтой байх болно. Ханхүү үнэхээр ирсэн байна шүү дээ. Өөртөө итгэлтэй байгаа бол та. Эмэгтэй хүний төлөө ханхүү уурлаж утсангүй шүү. Ёстой утгагүй юм. Амаатад анхны цохилтыг чинь өгье. Ийм онгироо юм уу? Эсвэл айсанда шээс алдаад байна уу гэхээ. Ханхүү ингэж доромжуулахыг хүсээд байгаа юм бол тэгвэл би өршөөхгүй. Нэг л цохилтоор бут цохиндоо. Ханхүү хаах гэж байгаа юм уу? Үгүй энэ цохил тэрний гарыг хугална. Юу? Ямар чанга орилсон бэ? Харж тэсэхгүй нэ. Ханхүү яа өвдөж байна. Ханцуунда юу нуусан юм бэ? Новш минь. Өвдөж орилсон хүн Хуанлын байсан юм уу? Энэ чинь Яны тэмдэг байна. Төмөр ярьсан тэмдэг. Итгэмээргүй юм. Ханхүү өөр дээр тэмдэг тутсан байх шүү дээ. Гайхалтай. Чи Яны тэмдэг ашиглаж чаддаг хэрэггүй. Яаж ийм юм байж болох юм бэ? Зарчим эзэмшээ гээд намайг сул дараа гэж ботсон уу? Тэнэг зал. Би чамд зарчим эзэмсэн үний жинхэнэ хүчийг үзүүлээ. Үгүй Хуанлын зарчмаа нээчихлээ. Хоёр хүчийг зэрэг идэвхжүүлжээ. Эрхэм дээдсийг алах гэж байгаа юм уу? 2 хүчийг идэвхжүүлээ. Одоо та намайг дийлэхгүй бууж өгөхийг зөвлөе. Чи их л дайрсан шүү.
Тийм болохоор одоо миний ээлж юу ихэл зовтлох гээ тултгаа болив. Ямар хурдан юм бэ? Энэ чинь хурдны тэмдэг. Бас хүчний тэмдэг. Богино хугацаанд 3 тэмдэг ашиглаж чадлаа. Чи бүр анхшид тэгш даваагүй хүнийг хүртэл ялж чадахгүй байна. Чи ийм бардам зангархаа болох хэрэгтэй гэж бодож байна. Эрхэндээ залчихлаа. Гайхлаа тэр хоёр зочимтой давсан суйлинг зөвхөн 3 тэмдгээр яллаа. Эрхэндээ үнэхээр мундаг юм. Мэ дахиад алдахгүй шүү. Эрхэндээ эцэн минь таны гар зүгээр дээ би хэтэрхий их хүч гаргачихсан юм байна. Би одоо бол зарчим нээж чадаагүй болохоор би минь сул хэвээрэл байна. Өвгдийн танхимд асуудлаа шийдэж чадна гэж найдаж байна. Энэ ян тамгалж судалснаар байгаад залхаж гүйцлээ. Эрхэндээ эцэн минь би танд им түрхэж өгье. Зүгээр дээ би үзэсгэлэнт бүсгүйгээр ийм юм хийлгэж чадахгүй. Чи юу яриад байна? Надаар битгий тоглол. Би номын сангаас хэдэн ном авахаар явлаа. Юу вэ? Том шалгалт хүртэл ердөө ганцхан сар үлдлээ. Бүгд л шаргуу бэлтгэл хийж байна. Хэрэгтэй зүйл байвал би хүндээс минь та надад хангалттай тусалсан. Тэгэж хэлсэн чинь маш их баярлалаа. Бид чинь найзууд биз дээ. Зөрүү твэрэл байна шүү. За. Чээ залуу минь. Чээ сүүлийн хэдэн жил эдлэн газар нилээдүү бужигнуулжээ. Тэр хуулийн талбайтай байх ёстой. Эзэн чигийн хүү чи юу? Мэдчилж байна. Ханхуу ян тамга сурчсан гэж төсөөлөөчгүй. Ян тамга гэдэг чинь ердөө л хэдэн жижигхэн зарим их айх юмгүй. Гэхдээ сүү юу вэ? Үнэхээр авьяастай юм. Боломж гарвал түүнийг өөрийн талдаа оруулах хэрэгтэй. 3 зарчим нээсэн тэнэг охин өөрийн талдаа оруулж чадахгүй бол арилгахаа сур аргагүй. Хэдэн ян тамга сураад өөрийгөө их юмд бодсон хэрэггүй анхуу надтай гэрлэнэ гэд ямар инээдтэй юм бэ? Ли Хогийн охин Лин Ши Жо ян өөртөө итгэхээ болсон бололтой. Суу тухайд найдаж байна. Жовгийн гэр бүл Лу гэгдэг Жу ян бүтлгүй нэгэн болж хувирчээ. Энэ тэгвэл Жовгийн гэр бүлч мөхөх нь тодорхой. Дахил өргөх өдөр Жовгийн эдлэн. Жовгийн усаа гарал хааны бууханд оршино. Могоо мэт мушгсан уулсын нуруунд хаш уурын бэлд. 3 луу тогтоосон мэд сүрлэг банхан. Энэ бухан асар их аз хиймэн авчирдаг бөгөөд Жовгийн гэр бүлийн эхлэл энэ бухантай холбоотой. Хаш уулын оройд тэнгэр өөд тэмүүсэг 9909 чулуун шат бий. Эцэг хүү хоёроос 2 мориноосоо бууж явган алхан нэг хүч шатаахын хугацаанд бухан төрөв. Жов Чэнгийн араас заган сүнсэн танхимын өмнө хүч шатав. Үүний дараа Жов Чэнг нууц чулуун халгын нэв. Уулын гүн тахилын ширээ байх гэж газар дээр яны мөр үлдсэн байна. Багахан хөдөлгөөнч их хэмжээний сүнслэг энерги зарцуулдаг бололтой. Манай Жовгийн гэр бүлд нэгэн нууц намаг байдаг. Энэ ямар газар вэ? Энэ нууц уруу асар их аз хиймэр байдаг гэж ярьдаг. Энэ манай гэр бүлийн гэд баялаг алдар нэрд хөдөлдөг. Энэ аз хиймэр нээх түлхүүр нь Жовгийн цусан холбоо юм. Өвөг дээдс маань үүнийг нээхийг оролцсон ч бүгд бүтлгүүцсэн. Чамайг энд авчиж тушуулахаа шийдсэн юм. Хэрэв чи амжилтанд хүрвэл алдагдсан зарчмынхаа асуудлыг шийдэж чадна. Яв. Энэ бол миний сүүлчийн боломж. Аава, ээж миний төлөө амьдралынхаа ихэнх хэсгийг алдсан. Аав минь намайг хамгаалж байгаад гараа алдсан. Миний аз хиймэрийг хулгайж намайг хордуулж ариун луг устгасан. Гаднаа зүгээр харагдаж байгаа ч хизээч үхэж магадгүй. Энэ аз хиймэр би Жо ян өөрийн болгоно. Ян алга болчихлоо.
Юу хурц гэрлүү. Жояны асар их нарыг түлхэн унгав. Толгой эргээд байна. Юу болоод өнгөрвөө? Энэ газар чинь ямар эртний ой вэ? Би сая тахилын ширээн дээр байсан биш үлээ. Хачин юм да. Хүн амтан чалга. Хүн байна шүү дээ. Нүд нь яагаад ингэж сандаад байна? Энэ хачин газар болгоомжтой байх хэрэгтэй. Уучлаарай алхтай. Энэ ямар газар вэ? Намайг Жо юу гэдэг санаандгүй ороод ирлээ. Уучлаарай. Хадагтай өвөг нь зөв хэлсэн байж. Өнөөдөр хүн ирнэ гэж юу гэж хэлсэн бэ? Яагаад яваад байгаа юм бэ? Түнтэн явъя. Бүү. Тэр охиныг нэг мангас дагаад байна. Гэрийн нохойн юм болов? Энэ наашаа харж байна. Хээхэ жижигхэн хөөх юм аа. Ууралсан муултаа сонирхолтой юм. Чи ийм том хадыг хитгэн газар буталчих байгаа юм уу? Нүчин ч үнэхээр сайн юм бэ. Сайн юм аа. Үнэхээр гайхалтай. Бардам. Хэрв аз хайж байгаа бол намайг дагаад яв. Жо Ян нууцлаг охины даган эртний ой руу орж ойн модны төвд хурж ирэв. Байшингийн өмнө хар хувцастай өвгөн сууж байв. Тэр Жо Яныг ирнэ гэж хүлээж байсан бололтой. Хэн нэгэн үнэхээр ирлээ. Энэ хүүхэд бас лууны аавраатай юм. Даанч аз чинь хулгайлж, луу чинь алуулж, чи сүнсэн лууны хорт битсэнд хорчихсон байна. Харамсалтай, үнэхээр харамсалтай. Хөгшин хүн шиг харагдах ч гэлээ. Нэг л харахад үнэхээр өвдмөр юм. Миний юу болсныг шууд л харчихлаа. Ахмадуудаа мэдчилж байна. Би бол Жо Ян. Нэг л хараад миний асуудлыг мэдж байгаа юм чинь хүчтэй байх ёстой. Магадгүй би эндээс намайг 8 зарчмаа эргүүлэн авч чадах ч юм болов. Жовгийнх нь уу та. Дахин чиний юуны учир ирснийг би мэдж байна. Тийм ээ, би чиний 8 зарчмыг уцааж өгч чадна. Гэтэ би яагаад чамд туслах ёстой гэж. Хэрэв би энд ирж чадсан юм бол та Жовгийн өвөг дайцтай ямар нэгэн холбоотой байх ёстой. Тэгээж та миний эрхийг хүлээж байсан байх. Ам том юм аа. Би яагаад чамайг хүлээх ёстой гэж. Үүнийг би ч бас мэдэхгүй. Магадгүй Ахмад мэдж байгаа юм байх. Гэхдээ би энд хурж ирж чадсан юм чинь учиртай л биш таарна. Жовгийн гэр бүлийнхэн нууцыг олон өмнө хідээж ярьдаггүй юм. Би ч үнэхээр хөгжиж байна да. Хүүхэд аргалж чадахгүй байх гэж дээ. Хар өвөө. Энэ залуу жүжиглээд байна. Үнэндээ их айж байгаа юм шүү. Би чиний алдагдсан зарчмыг асуудалгүй шийдэж чадна. Гэтэ надад нэг болцож байна. Тэр чинь юу юм? Би чамайг Яяг аваачиж хамгаалж хажууд нь байгаасаа гэж хүсэж байна. Хар өвөө намайг орхиод явах гэж байгаа юм уу? Яя гэнэ ямар гоё нэр вэ? Хар өвөө би Яя би хэсэг хугацаанд явах хэрэгтэй боллоо. Тиймээс би чамтай хамт байж чадахгүй байна. Гэхдээ хэтэрхий сул дорой. Одоо бол би сул дорой байж болох ч чамд амлаж байна. Хэрэв хэн нэгэн Яя хар үрхийг оролдвол тэр хүргийг эхлээд намайг давж гарах хэрэгтэй болно. Чамд аюулс байна. Би сэтгэл хангалуун байна. Тэгвэл одоо чиний зарчмын асуудыг шийдэе. Газар яаж ингэж алга болчих вэ? Энэ хар юм чинь юу вэ? Чөтгөр гэж би гарч чадахгүй. Бас биеэр минь тархаад байна гэж үү? Энэ өвөг намайг алах гээд байгаа юм байх та. Нүд рүү минь харахад эхэллээ. Ухаан балартж байна. Би энд үхэх гэж байгаа хэрэггүй. Ээжээ ааваа би хулгайлагдсан луугаа босоож авах ёстой. Би яаж одоо өгч болох юм бэ? Тэр мөчид түүний биеийн гүнд 8
гэрэл гарч ирэв. Түүний бүх биеийг бүхс 8 тод гэрэл. Миний 8 зарчим сэргийлээ.